Hey юу яцхан үзэгчтэй News Sack in the House энэ удаагийн бичлэгээр уулзч байгаадаа маш их баяртай байна. Энэ 7 хоногт Монголын хипхопод сонирхолтой хэд хэдэн зүйл боллоо. Олон юмрээд явах бай. Шууд бичлэгэнд орцгоё. За эхний сэдв бол рэпер Rookie-д холбогдож байгаа. За Rookie-гийн хувьд бол та бүхэн мэдж байгаа 2-7 хоногийн өмнө рэпер Big J-тэй асуудал үүсгээд нийгмийн анхаарлыг бол баггүй өөртөө татаж чадсан. За үүний араас бол цаа чин янз бүрийн ноцтой стори хийлгүй, янз бүрийн ноцтой уран бүтээл хийлгүй. Ерөнхийдөө бол айгүй чимээг байсан. Харин хэд хоногийн өмнө цаа чин өөрийнхөө Instagram дээр зураг оруулаад тэгээд тайлбар дээр нэг иймэрхүү тайлбарыг бичсэн байсан. Энэ миний амьдралын сүүлийн цомог байгаасаа гэж найдаж байна. Үүний араас дуу хөгжим, тайз дэлгэцийг орхиж байна. Өдний хүртэл хамт байсан дотны гэр бүл, ахын дүүс, индастри болон хайртай фэнүүдтэй хайртай шүү. Мөнх багна. За цаа чин иймэрхүү нэг юм сонирхолтой гэмээр мэдээллийг хийсэн. Тэгээд маш олон хүмүүстэй за үнэхээр ингээд зодог тайлчж байгаа юм уу? Ингээд болоо юу гэсэн сэтгэлдлүүд бол айгүй их байсан. Гэхдээ өнөөдөр ороод нөгөө тайлбарыг нь харах гэсэн боловч тайлбараа устгахчихсан байсан нөгөө зурагнасаа. Ингээд бодонгууд яг тухайн үеийн сэтгэл зүгээрээ өөрийгөө зодог тайллаа гэж бичсэн байж магадгүй, аль эсвэл яг өөрийнхөө сэтгэлийн үгээ ч юм уу те. Ямар ч тач рэпер Rookie бол цомог хийж байгаа юм байна. Тэгээд цомгийнхаа дараа уран бүтээл хийх үү, аль эсвэл хийхгүй юу те. Рэпер Rookie ингээд зодог тайлах уу, тайлахгүй юу. Ямар ч байсан одоогийн байдлаар бол түүний сэтгэл зүй жаахан тогтворгүй байгаа юм шиг санагдлаа. Зүгээр энэ постноос наргад гэх юм уу. Бүх зүйлийг бол мэдээж бидэндээ цаг хугацаа харуулад өгнө. За ингээд энэ 7 хоногт рэпер Rookie-д холбоотой нэг иймэрхүү мэдээлэл цацагдлаа. За дараагийн сэдв бол өнгөрсөн 7 хоногт болоод өнгөрсөн beefтэй холбогдож байгаа рэпер Гинжин болон TT Manage-тай холбогдож байгаа. За өмнө 7 хоногт болоод өнгөрсөн асуудал дээр рэпер Гинжин бол нэг стори хийсэн байгаа. Би бол хастлер гангста биш, хизээж байгаагүй, цаашдаж болохгүй, би асуудал хөөх биш, мөнгө хөөдөг. Хастлерууд бол баяждаг, харин гангстерууд ихэнхдээ үхдэг, шоронд ордог, эсвэл хамгийн сайн тохиолдолд ядуу амьдардаг. Тэр бол миний хувьд үгүй. Баярлалаа. Хүн болгон золбирч чадна шүү. Тэрнээс татгалзах, тэрийг сонгох гэсэн хоёр сонголт байдаг. Рэпер Гинжингийн хувьд бол 7 хоногийн өмнө болоод өнгөрсөн бифэн дээрээ товч бөгөөд тодорхой нэг иймэрхүү тайлбарыг бол хийсэн байгаа. За Гинжингийн хувьд бол сүүлийн үед маш их шуугантай байгаа. Дээрээс нь бол маш их хил амыг дагуулж байгаа. Ильяма цомгоо нээсэнтэй энэ мэдээж айгүй сайхан зүйл болсон. Рэпер Rocket Bear руу дээрээс хоош бас үг хатгаж хилээд байгаа. Тэгэд бас өмнө 7 хоногт болоод өнгөрсөн TT Manage биф гэдэл. Ерөнхийдөө бол рэпер Гинжин Монголын бобод бол сүүлийн 1 сар айгүй тийм том шууганыг тарилаа л да. За яг миний бодлоор бол цаачин хэсэгтэй жаахан чимээгүй байх. Тэгээд янз бүрийн хил аноос жоохон холч байдаг юм те. Иймэрхүү байдалтай байна хаа гэж бодож байна. За 2025 он буюу энэ жил бол рэпер Гинжингийн магадгүй карьерийн хамгийн оргил жилүүдийн нэг болж байна. Яа харахгүй. BSM болон Гинжин хоёрын дуэлээс хоошоогоо түүний карьер жоохон уруудчихсан, жоохон нэг хүн сонсохгүй ч гэдэм үү те. Prime time нь өнгөрсөн байсан бол харин энэ жилээс авахуулаад эсрэгээрээ карьер айгүй гоё хөгжүүлээд ур чадвараа илүү сайжруулад ч гэдэм үү те. Гадна төрхөндөө хүртэл илүү анхаарал айгүй хүчтэйгээр эргэж ирсэн. Бүр маш чанартай шин цомгоо хүртэл гаргалаа. Яг одоогийн өнөөдрийн байдлаар бол Монголын хипхопод 1-2 гэж яригдж байна. Энэ бүх зүйл болоод өөрийн нэр хүнд насаа боцсон ч гэсэн иймэрхүү намблаг тэгээд айгүй гоё эго байдаг штэ. За тийм байвал ерөөдөө бол бүх зүйл болох хаа. За тэгээд энэ 7 хоногт рэпер Гинжин өмнө 7 хоногийн бифтэйг холбоотой нэг иймэрхүү стори хийжээ. За дараагийн сэдв бол уламжлалын дагуу манай эрчүүдэд хамгийн хэрэгтэй мэдээлэл байгаа. Өнөөдрийн манай бичлэгтээ 27 жилийн түүхтэй, туршлагатай, найдвартай, маш сайн эмч нартай галд манлан амьлаг хамтран ажиллаж байгаа. Тэгвэл энэ эмнэлэг дээр тэрхэн арьс тарих мис ажилбарыг үн төлбөргүй хийж байгаа эрүүл мэндийн даатгалаар хэрвээ та бүхэн энэ талаараа дэлгэрэнгүй мэдээлэл авахыг хүсэх юм бол галд манлан амьлагийн пэйж хуудас болоод 7222 7233 утсаар холбогдох боломжтой. Мөн үүнээс гадна эрэгтэйчүүдтэй холбоотой бүхий л төрлийн асуудлаа 27 жилийн түүхтэй, туршлагатай, найдвартай галд манлан амьлагт даатгаарай. За дараагийн сэдв бол энэ 7 хоногийн Монголын попын хамгийн халуухан сэдвүүдийн нэг рэпер Тамиртай холбогдож байгаа. За Бэ Тамирын хувьд бол Монголд ирсэн байна. Тэгээд 10 хоногийн өмнө Монголд ирээд тэгээд Улаанбаатар хотод яг одоо байна. За цаадны хувьд бол хэдийн хугацаагаар ирсэн, яг яах гэж ирсэн одоогийн байдлаар бол тодорхойгүй байгаа ч гэсэн энэ дээрээд бол хийх амжуулах ажлууд бол түүнд маш олон байгаа бололтой. За тухайлх юм бол Madsuy Records-ийн Ninja сэтгэлгээд цуврал сайн үлсийн аян хийдэг шүү дээ та бүхэн мэдж байгаа. За үүний шинэ дугаарыг бол аль хэдийн хийжсэн байгаа юм шиг үлээ. Ямар ч байсан Монголд ирээд шууд ихний хийх ажил нь бол сайн үлсийн аян бололтой. За мэдээж олон жилийн дараа их орондоо ирж байгаа хүн юм чин одоогийн байдлаар бол амралттай байгаа байх. Гэхдээ сонсогчдын дунд бол нэг л асуулт байгаа. Бэ Тамир Монголд байх хугацаанд томч бай, жижигч бай, тоглолтоо хийх үү гэсэн асуулт. За мэдээж түүний хувьд бол харж байгаачлан ганцаараа ирээгүй Madsuy Records-ийн нөгөө нэгэн артист хойд автаа ирсэн байгаа. За тийм учраас бол шууд тоглолтоо хийхгүй гэсэн үг биш. Ерөнхийдөө бол магадлал айгүй өндөр байгаа гэж миний хувьд бол бодож байна. За миний зүгээс бол яг одоогийн байдлаар Монголд байхгүй төр зүр гадагшаа явцсан байгаа учраас Бэ Тамиртай Монголд очисныхаа дараа гоё уулзаад
зураг хүргээ авахуулаад бас нэг ганц хоёр яриа авъя гэж бодож байгаа цааднаас ч тоглолтын эйхүү Монголд ирсэн сэтгэл, Монголд ирсэн зорилго ч байд юм уу те, энэ бүхнийг нь айгүй гоё асуугаад ингээд нэг гоё базаандаа оруулъя гэж бодож байгаа. За энэ жилийн хувьд бол 2025 он гарснаас хойш ялангуяа 2 дугаар агс дээр бол Монголын шилдэг ютуберүүд ч байд юм те, Монголын шилдэг рэперүүд ч байд юм уу, уран бүтээлчд бол эх орондоо олон жилийн дараа иргэн ирээд тэнчэнээсээ бичлэгч байд юм уу, уран бүтээлүүдээ бол хийж байна. За энэ нь бол миний хувьд айгүй сайхан санагдаж байна. Тэгээд гадаадад байдаг олонний танил хүн гэдэг чинь бас нэг тийм арай үн цэнтэй шүү дээ те, энд байдаг хүмүүсээс илүү. Тэгээд юу гэм байн харагдаад байдаггүй гэсэн утгаараа шүү. За тэгээд ямар ч зэн 7 хоногт бай тамиртай холбоотой нэг иймэрхүү маш гоё мэдээлэл цацагдлаа. За дараагийн сэдв бол Монголын маш олон рэперүүд тоглосон Rhyme кино толбогдож байгаа. За Rhyme киноны хувьд бол та бүхэн бүгд мэдж байгаа 9 сарын 5-нд нээлттэйсэн одоогийн байдлаар кино чадварт гараад 20 гаруй хоног болж байна. Харин энэ киног үзсэн хүмүүс өөрсдийнхөө сэтгэлдлийг илэрхийлээд эхэлсэн байна л та. За Монголын киног үзэхээс айж байлаа. Дандаа сэдвээсээ хазаадаг, төгсгөл онцгүй болдгоо. Харин нийгмийн үнэн бодит төрхийг харуулсан, сэдвээсээ хазаагаагүй, чиг шугамаа барьсан, дөрүүд яг гоё тохирсон, өөлөх юу ч байсангүй. Тулаан бодит мөн өсвөр үеийн хүүхдүүдэд шүтдэг сонсдог дуучлаар нь дамжуулж ухаарлаа зөв зам руу чиглүүлэх сэтэл өгсөнд баярлалаа best. Rhyme 2-ыг хүлээж байна шүү. За нэг иймэрхүү сэтгэлдлүүд бол хөвөрж байна. За яа харахгүй сүүлийн үеийн Монголын IPT-нүдэд гарч байгаа тийм ойр зүрийн тогоо шарганы хэрүүлтэй, зовлонтой, гачлантай тийм кинонуудыг бодвол шал өөр кино л доо. Тэгээд дээрээс нь ерөөсөө өмнө нь тийм олон кинонд харагдаж байгаагүй жүжигчд тоглосон байсан. Гэхдээ тэр жүжигчдийн жүжиглэлт болоод дүрдээ орж байгаа байдал гэдэг бүх зүйл нь ерөөхдөө тун давгүй байсан. За ингээд энэ 7 хоногт Rhyme кино толботой нэг иймэрхүү мэдээллүүд цацагдлаа. Мэдээж яг одоо ч гэсэн бүх кино чадвараар гарч байна. За бичлэгний дараагийн сэдв бол Frank Seal болон Татар хамтлагийн толбогдож байгаа. За 10-аад жилийн өмнө бол Frank Seal гэдэг рэпер байсныг та бүхэн мэдж байгаа шүү дээ. Яг хөө тэр үед бол уран бүтээл дээр айгүй идэвхтэй байсан. Одоогийн байдлаар бол мэдээж уран бүтээлээ хийхээ болчихсон нэг иймэрхүү рэпер байгаад байгаа. Гинт гарч ирээд гинт байхгүй болцсон. Яг нэг иймэрхүү хүн байгаа. За түүний хувьд бол сайхан өөрийнхөө Facebook дээр нэг иймэрхүү мэдээлэл постыг бол бичсэн байна. Татар хамтлаг сонроос дууссан байхад яг үнэндээ би нийлүүлсэн штэ. Яагаад мөгийн заяа хоёроо худлаа шаагаад байгаа хөгийн станараа. Заяа чи гүлэг минь надаас анх хамт дуу хий гэж гуйсан бидтэй. Тэрийгэ хилээч. Хинч бишээ болцсон байхдаа чи бүр сүрцэн байснаа хилээч. Одоо архинд оруулсан найз чинь би юу? No. Чийл харин намайг архинд оруулсан байхаа. Мөгийн гүлэг минь татаартай буцаад нийлмэр байна гэд орцсон гуйж байхад би татар хамтлаг нийлэх ёстой гэж хэлээд нийлүүлсэн. Би зөвшөөрөө бидтэй. Адгийн станаар харж байгаарай. Танай хамтлагийн сонроос гарсны дараа түүхийг нэг нэвтрүүлэгт яриад өгнө. Найзууд минь оролдоод байгаарай. Намайг юу гэдэг гинүү жоохон ухаантай байгаарай. Камер бичлэгүүд ч байгаа шүү. Би байхгүй бол татар хамтлаг буцаж хизээж нийлэхгүй байсан. Хоорондоо адгийн станаар штэ. За нэг иймэрхүү пост бичсэн байгаа. Яг яагаад иймэрхүү мэдээлэл иймэрхүү пост бичих болсон шалтгаан нь бол татар гэдэг уран сайхны киноноос болсон байх л да. За олон жилийн дараа чимээгүй байж байгаад нэг иймэрхүү шууд пост хийгээд тэгээд одоо аль нэг нэвтрүүлэгт ороод би шууд танай хамтлагийн үнэн түүхийг ярина. За нэг иймэрхүү хэм маягаар бол постыг бичсэн байна. Жохон нэг юм сүрдүүлэнгөө маягийн. За мэдээж энэ бүхний хариу болгож татар хамтлагийн зүгээс ямар нэгэн хариу бариагүй мөөгийн ах болон заяа ах нар бол айгүй чимээгүй байдалтай байгаад байгаа. За мэдээж өөрсдийнхөө хамтлагийн түүхээр кино хийнэ гэдэг бол айгүй гоё. Гэхдээ яг энэ зургатантай түүхийг жоохон гоё үйсэн ч байдаг юм уу? Яг энэ одоо зохиол тал дээр айгүй сайн ажиллахгүй болоод энэ мэтчлэн иймэрхүү асуудлууд бол гарч ирэх нь ойлгомжтой. За мэдээж Frank Seal гэдэг рэперийг худлаа яриад байгаа юм уу? Үний яриад байгаа юм уу? Энийг нь бол ерөөхдөө сонсогч бид нар мэдэхгүй шүү дээ. Гэхдээ постноос нарахад өөрөө бас тун удахгүй нэг подкастт ороод бүх зүйлийг нь ярина гэж байна. Яа, одоо тэр цаг хугацааг нь хэдүүлээ үлээцгээе. За яг эндээс харахад бол ойрын 1-2 сарын хугацаанд татар болон Frank Seal гэдэг рэперүүдийн хооронд янз бүрийн биф ч гэдэм үү те, үйл ойлголцол, янз бүрийн сонирхолтой пост стори олж магадгүй байна. Мэдээж бүх зүйлийг цаг хугацаар оруулна. Татар болон Frank Seal нарын асуудал цаашдаа хэрхэн өрнөх вэ? Хэдүүлээ цаг хугацааг үлээцгээе. Өнөөдрийн бичлэгний хамгийн сүүлийн сэдв рэпер Loki толбогдож байгаа. Рэпер Loki-гийн хувьд бол ойрын хугацаанд уран бүтээлдээ иргэн орноо, тэгээд бас анхныхаа цомгийн ажилдаа орчихсон байгаа гэдэг мэдээлэл байгаад байгаа. За үүнээс гадна түүний хувьд энэ 7 хоногт хэд хэдэн сонирхолтой сториг өөрийнхөө Instagram дээр хийсэн байна. Таарахаараа зөв зүгээр таардаг юм байж охиныг булаачсан юм шиг өнгөрөөд байхаа болцоогоор хичээхгүй ялдагт минь хийцгүй байсан ч дурсагдаад байдагт минь уучлаарай оолоо. Нэрэ Мабрантад хэд хэдэн юм байна хөөе. Би чамайг сонсдог хүн угаасаа байдаггүй гэж анзаардаг. Хэрвээ байдаг бол жаахан баргар гарууд л байдаг байхаа. Чи надаа үнэхээр энэ туйлын авьяасгүй, харизмгүй, царай муутай, өмхий амтай, биений хөгжлөн сонин, олигтой фэшнч байхгүй, амьдралын бүтэн байдалч дутмаг хідэн тийж яваа хүмүүсийн асуудлыг найруулж за тэмдээ үнэн шүү гэмээр болгож дуулаад өрөвдүүлэх тактикаар хичээж яваа нэг залуул гэж
шалтгаалдаг. Өмнө нь намайг ковидын үед G анхын базаа контент дээр поки хийж байсан. Удалгүй DC дотор таарад юу гэд байгаа юм бэ гэхэд хөгшөөн зүгээр тэгж хийснээс муу гэж хэлээгүй. Нөгөө талаараа бас чадаж яваа залуу гэж ярьсан шүү. Гэд салж байсан. Хажууд хамт байсан комедиан Бэгийн миний хам мэдэж байгаа. Танаа яргаа загас чинь хүртэл таарчаад биф болох гэж байгааг анзаараад хилээ залгицсан зогсож байсан шүү. Тэгсэн чинь мань нөхөрөө Triple X дээр хуцаж өгч байна. Гэхдээ яг тэр миний нэр орсон лайн чинь л чамайг баярлуулсан байна лээ шүү. Тиймээс надад баярлалаа гэрээ пизда минь. Ядаж дуун дээр нэ бүжигч ордоггүй сонин ядруу дуунуудтай байж пэйдэгээ шаагаад. За тэр өөрийнхөө хип хоп мопто надаас лагил юм байгаа за. Гэхдээ намайг тайван болгож байгаа нэг зүйл нь чамайг биш намайг дагсан хүүхдүүд цэмбгэр царайлаг боловсралтай гой хувцалдаг юм да гош. За энэ бүхний хариуд нь бол рэпер Mabiranт өөрийнхөө Instagram story дээр очоод зодчих юмн дээр манай рэперүүд story хийдэг хэвээрээ юу. За нэг иймэрхүү зүйлийг бол бичсэн. За Loki-гийн энэ story дээр бол G анхын базаа контент төр намайг үдчихсэн гэдэг зүйл байгаа шүү дээ. За Mabiranт-ийн хувьд бол тухайн үед Loki-гийн талаар яг юу гэж хэлсэн бэ? За хэдүүл одоо үзцгээе. Дараагийн асуулт. Эсрэгээр хамгийн ур чадвар муутай энэ одоо шал авьяас хүн байж гэж боддог заа юу. Тэгсэн хэрнээсээ олон нийтэд хүрсэн ч юм уу хамгийн одоо overrated team артист юм бэ? Миний харж байгаагаар бол юу? G-Lock юм шиг санагддаг шүү дээ. Lock болохоор надад нэг рэпер яг мэдээж рэп өгөгдлүүд байгаа. Гэхдээ тэрнээс илүү нэг юм сэргэлэн гэх юм одоо нэг юм яг өөрийнхөө нэг юмыг яг юм болгож чадаад байдаг байхгүй. Гэхдээ бол амар бүр юм авьяас нь ингээд онцгцсан биш. Гэхдээ хоосон биш. Тэнгуудаа маркетинг гэх юм одоо яг нөгөө тэдний чинь бас нэг homeboys gangуд байгаад байгаа шүү дээ. Яг тэднэртэйгээ ингээд гоё collab хийгээд яг өөрийнхөө юмыг ингээд яг явуулаад ингээд тийм магадгүй авьяас чадвар чиний хаар бол одоо чиний тайлбарж байгаагаар бол магадгүй авьяас чадвар гэхээс илүү маркетингийн чадвар нь илүү өндөр. Тий яг зөв маркетингийн тэр өөрийгөө борлуулах тэр дууга явуулах юм нь илүү өндөр гэж санагдаж байна. Энэ бол бас тийм муухай юм бол биш шүү дээ чадчихээн тий. Тэр чинь ямар нэг скил байна л гэсэн үг шүү дээ. Ингээ хүмүүс сонсоод ингээд өөрийгөө яаж нэгдэг. За ингэж хэлсний арт дээрээс тухайн хоёр рэпер маань DC тараад нэг иймэрхүү үйл явдал болжээ. Харин саяхан буюу сарын өмнө 8 сарын 30-нд Triple X дээр Mabiranт Loki-г одоо лайнд оруулаад нэг иймэрхүү зүйлийг ярьсан. Рэп батлыг яаж чадгийг дотлохоор би энд ирсэн. Угаасаа чи бидний хобби үстэй. Гүрүүл мовчи чалгасан, Snow чалгасан, надад чалгасан, тандar чалгасан, сүүл Debo чалгасан. Чи ямар хүн болох чалгаж явдаг Loki шүү дээ. За нэг иймэрхүү зүйлүүдийн үндсэн дээрээс Mabiranт болон Loki нарын хооронд биф үсжээ. За Mabiranт-ийн энэ сториноос харахад бол нэг сториогоор олон юм яриад явах байтэ шууд уулзаад асуудлаа шийдъя. За нэг иймэрхүү өнгө айсал харагдаж байна. За яг энэ мэдээллүүдээс хойш бол хоёр рэпер янз бүрийн стори ч гэдэг юм уу янз бүрийн пост мэдээллийг олоорсоо огт хийгээгүй, айгу чимээгүй байгаад байгаа. За миний бодлоор бол ерөнхийдөө энэ биф цаашдаа өрнөх байх 2-3 сар ерөнхийдөө бол болох хаа. Хоорондоо энэ тэнтэй газар таарад ч эвгүй болж магадгүй, урлаг уран бүтээлийн өвдөж гисэн бас хоорондоо тун эвгүй лайн биб рүүгээ шидэлцэж магадгүй. Харин үзэгч та тус хоёр рэперийн бифийг хөндлөнгөө сэрхэн харж байна. Хэрвээ энэ хоёр рэпер хоорондоо дис хийлцэх юм бол хэн нь ялах вэ? За энэ талаар бол сэтгэлдээ комент хэсэгт бичиж үлдээгээрэй. Энэ удаагийн бичлэг маань үүгээр өндөрлөж байна. Хэрвээ та бүхэн манай сувгтаа subscribe дараагүй бол манай сувгтаа subscribe дарсныг дээрээ бичлэг таалагдсан бол лайк дараарай. Suck out. Тэр баяртай үзэгчтэй.